Одон хүтнээс хагд цуцаагүй хатан зөрөх дихорны цагдаа сая төвшин түнийхээ сэтгэл жаргад бэлгэлсэн рин цагдаа бидний зүрх хараа цохноо бидний сэтгэл энхийг хүснэ бидний дуу маршаар уягнаа бидний атха маршин чигтэрнэ ашид мөнхийн үсэн цагаа автор нэрийн хуудсан цагдаа амбайтанга үнэнгээр сагсан ариун үдсийн эзэн цагдаа бидний зүрх хараа цохноо бидний сэтгэл энхийг хүснэ бидний дуу маршаар уягнаа бидний атха маршин чигтэрнэ За зөвхөн өндөр хандлаас бэлтгэр өгдөг шөнийн шуурлагын нэвтрүүлэг маань ээлжид нэгэн дугаараа Улаанбаатар Хинтигээс Улаанбаатар орох төв магистрал зам дагуу мөрөн жаргалт хаан Цэнхэр мандал сумын одоо дайр өнгөрж байгаа төв магистрал зам дээр замын загдагийн тасагтайгаа хамтран шалгалт эргүүл хийх гэж байна. Одоо тэгээ яг гарах гад одоо аймгийнхаа хаалган дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээ та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Төрийн цагаан сүлдээд тангаргаан өнгөч игнэгээ чигдэлсээ эвэрчин олныхоо халуун сэтгэлээр чигүүр нэмэн итгэл өөрлөсөн замын цагдаа тасаг төрийн ничээ Загур моднэ заяа тавьдин жаргадын удаа. За тэгэхээр зөвхөн нэвтрүүлэг маань үргэлжлээд мөрөн сум дээрээс үргэлжлээ өрч байна. Тэгэхээр мөрөн сумын хэсгийн төлөөлөгч цаадагийн дэслэгч Сүхбаттай уулзаад байна. Тэгэхээр мөрөн сумын хэмжээнд одоо ер нь энэ 7 хоног, ойрын 7 хоногийн хугацаанд гэх юм уу тийм ээ. Хэрэг зөрчил ер нь тийм ээ. Хэрэг гарч ийн. Ер нь одоо юу гэдгийг эдийн давмгаалж ер нь гардаг хэрэг зөрчил гэж ер нь илүүтэй дуудлага хэрэг зөрчил гэж юу. Мөрөн сумын гэмтрийн гарал гэвэл хүн ам цөөтэй мөрөн сум тий. Харьцан сохтуурлах төв дээр суурч хүмүүс нийт 1867 хүнтэй. Тэгээд төв магистрал замаа дагсан болохоор төв магистрал зам тээврийн осол зам тээврийн зөрчил давмгаалдаг та. Тий. Ер нь тэгээд зам дээр ер нь хэрэг одоо шалгалт хийх. 7 хоног болгоны 1-р, 3-р, 5-р төв магистрал замдгаа эргүүл сумын төв дотор эргүүл хийгээд 4-р өдөр олон нийтийн эргүүлийн ажлаа аж ахуйн байгууллагад хамтраад гараад хийж байгаа. Олон нийтийн эргүүл гэснээс энэ олон нийтийн эргүүлээр энэ явхад ер нь үрдүн ер нь хэр гэж боддог байл. Олон нийтийн эргүүл энгийн мөрөн сумын аж ахуйн байгууллагын ажилчтай хамтраад гарч байгаа учраас нөтг иргэдэн нэгэнд шаардлага тавих. Энэ өнгөд биемсээ өвлөж авах. Тэ ийм гэж тэр зөрчилд холбогдвол ийм байх шүү. Цагдаа гэж илүү ойлгож байгаа юм л та.
тулах түшигтэй авбандан үнж Жолооны ч юм. Хайчаад байгаа маа. За олонх төвчгөрөхгүй тэрвэрс жолоодохгүй шээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 29-ийн 1 дугаар. Жолооч хүн ямар хөвчгөрөнд бид авч явах хэрэгтэй гэдэг. Жолооны өндөх тэрвэрсийн бичлэгээ хатуурын дэвтэр жолооч ярьсан даатгал авч явах хэрэгтэй шүү. За та буугаад энэ юу ачиж явж байгаа машин дээр? Аа. Та буугаад та. Махч жоо юм уу? Аа. Мах юм уу? Хоёр ямаа нэг. Энэ доор нь маханаас авчих. Маханаас авчих. Мах өгч явж байгаа бидний. Мах өгч явж байгаа. Энэ хоёрын одолтой авчих юм байна. Мард үсрэн бичнэ байна уу? Гоо мах өгч юм дөө өгч шүү. За. Юу юм? Өшөө энэ доогор нь машин тусаад хаасан юу гэсэн юм бэ? Энэ нь юу вэ? Ага. Өнгөс бичгээр таараад байна. Гүрдод. Гүр бондооны гүн хэрэгцсэн. Хүмүүс нь хоорондоо зодож өнгөцсөн юм хаашаа хаашаа. Шумера. Жолооны л байхгүй. Энэ мал махаа өгсөн л гэж байгаа юм байна. Өтөгөөд илүү гарснаа байж юм шиг. Хоёр юм шүү дээ. Зөндөө хоёр л. Онцгой маа. Энэ дээрээс онц. Энэ машин хэдүүс устай. Энэ машин хэдүүс устай. 3 хүн. Хэдүүс суугаа явж байна да. Та одоо бас дээр нь хүн тээвэр хийсэн. Дээр нь холоодох бичгээрэнт байхгүй. Хоёр зүрхтэй явж шин. Жолооч мөн үү? Та хаанаас аль өрж явж байна? Үгүй хот орчаал буцаж л явж шин. Хаанах юм? Доронт яах. Дээрээс юм. Бичгээрэнт юу? Хаана гоо шиг. Бодооныхаа. Би өвдөж юм шалгана. Энэ жолооч. Энэ юм. Такси юм аа. За. Энэ нойд тоо. Энэ доктор. Тамаас түшгийг шүү. Түш. Энэ зөөр аксиш. Энэ үгүйтэй яг 16 юм.
Хүний юм блэ? Улаанбаатар маань Улаанбаатар хаа. Таны замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 53-ийн 1 заасан хүн төвийн зүйлсээ байна. Өнөөдөр төрөөсөө доод хэмжээний 50 хүнтэй тэмцээн хийгээд байгаа. Ой сарын нэгнээс төрөөсөө доод хэмжээний ертөнц чинь болсон байна шүү дээ. Алдаж онсон тулах түшигтэй аппандан үнж сэтгэлтэй цаада Вэлдутай хорвогийн жаргалыг бүрэн хийсүдрээс цэжэрэ хаасан бүрэн хийсүдрээс цэжэрэ хаасан гэрэл сүдэртэй амьдралын харгүй гээгээдалсан эрхэм алдартай цэрүүн буудрыг хүний орслог сэтгэлдээ хариусан Монгол цагдаа сэтгэлдээ хариусан Монгол цагдаа. Одоо шиний 10 цаг 30 минут болсон байна. Тэгэхээр одоо яг мөрөнгийн зам дээр уулзуур дээр Петровск колонки зогсоод дээр ер нь энэ мөрөн сумын энэ зам дээр за ирээд нэг 20-30 минут зогсоход ер нь их зөрчилтэй машинууд ер нь их байна. Хүний даа зэтрүүлсэн за бүсээ зүгээгүй за тэгээд нэмэлт гэрэл хийсэн зэрэг ер нь маш олон зөрчлүүд илэрч байна. Тэгээд ер нь энэ болгонд нь манай завын цагдаагийн засгийн ажиллаж байгаа байр суурьч нар маань бас анхаарал тодорхой арга хэмжээг нь аваад тийм одоо энэ харагдаж байгаа энэ том машин бол одоо гэрэл нь шатсан тоороомцны гэрэл шатсан улмаас одоо саатуулагдаад зогсоод байгаа юм байна. Тэгээд одоо гэрлээ засч дуусснаа хойно хөдөлгөөнд оролцсон гэсэн ийм шаардлага тавиад байгаа юм байна. Цагдаа нар маань завын цагдаагийн засгийн зөвлөлт цагдаагийн төслөгч удаатай уулзаад байна. Тэгэхээр одоо сая одоо энэ бидний бодлого ямар ч одоо шинэ орон цагаар их машиныг шижүүлэх одоо холын гэрэлтэй явах дээр нь хүн тээвэр битрүүлэх одоо нэг хэсэг машин хүн тээвэр асан одоо бичиг баримтаа видео авч байгаа төчл байна. Дээр нь бас гэрэлч орон дээр одоо нэмэгдэл гэрэл тавих дээд гэрэл одоо гарч докторын тавьсан төрчлөөс ингээ гарч байна. Одоо сая энэ хоёр чад хэрэглэсэн сая нэмэгдэлтэй жолхон 사오죠. 자, 타인 유튜브 누트 레벨스 조사점다. 10 жилийн хугацаатай захиалсан байгаа шүү дээ. Бидний тайлбарлаж байна. Өнөөдөр жодооны өмчийг 10 жил болоод нэг удаа солих шаардлагатай байна. 10 жил бол шалгаагүй нөхцөлийн үнэт чинь хүчингү тогтцолтой. Одоо энэ дэр замын цагдаа адуунаас бол энэ одоо хүчингү усан үнэтгэн дээр аны хөдөлгөөний аюулгүй байдлын дагуу юм. 29-1 зааснаар холомт хүчиг өрөөнтэй видео авч өгөх заалт юм. Тэрнгүүр бол хөдөлгөөсөө доод хэмжээ 25 хүртэл тэмцээн хийх торгуулаа авах хэмжээ авах гэдэг. Яг л та энэ хүчингү бохгүй одоо таны 2006 оны 12 сар одоо та энэ хүнд хүчингү усан чи та одоо түр үн шалтгаал юм бол наач баггүй. Та энэ дад хүчин байгаа. Та цагдаад өгчөөр оны дараа. Та энэ хүчингү усан учраас та түр үн авах хэрэгтэй байхгүй.
түрүүнд хаас замын цагдаа газар дээрээс түрүүнд авч өдөртөө гарч та хотоос очиж орон нутгад түрүүнд хөлөө болцсон. Тийм. Үүд та түрүүнд Тэр таны энэ гэрдэл хэрэгтэй да. Түрний босоо. Энэ зориулт нь энэ үйлдвэрээс харахтаа энэ машин ямар бэлтгэн авчих. Энэ үйлдвэрийн гэрэл нь цагаан гэрэл өгчтэй шүү дээ. Та одоо энэ цэгэр гэрэл тавьсан байна. Өөрөө тэгээд энэ сая та үйлдвэр басаад байгаа. Нүүд байхгүй. Гэрэл сороо тавьсан байна. Тэр нэг хогц хэсэг өнтэй тэгээд хүчгүй үнэтэй та ингэ жолоо гэж явахгүй. Тэрс жолоож явахгүй цаа. Нэг удаа би таныг энэ дээр чинь санаулаад яваад. Одоо энийг очингуудаа тэр үнэлгээ хөөцдөө та тэр үнэлгээ авсан нөхцөл энэ машиныг тэрс жолоод шүү дээ. Юусе та хүчгүй үнэтэй жолоодоо явахгүй юу? Жолооны үн чинь хүчгүй болсон бол та шууд замын цагдаагийн газраас түр үнэлэх гээд одоо өдөрт нь гарч байгаа шүү дээ. Сарын хугацаатай үнэлэх тийм. Тийм үнэлгээ тэрс жолоод явсан шүү дээ. Гэр гэр зурган дээр та хамтдаа холно. Энэ машины хувьд одоо бидний үйлдвэрээс гарсан гэрлийг бас өөрчлөлт болохгүй юм байна. Одоо тэрс яг үйлдвэрээс гарахтаа үйлдвэр өөрөө цаана. Одоо фотоор нь өтгөр цагаан юм тийм. Хөөний үйлдвэр шаа. Хажууд гэрэн болохгүй болсон шаа. Новын үйлдвэр аничтэй нэг хоёртой үйлдвэрт одоо сүүлийн үеийн новын үйлдвэрийн нэг өөрчлөлт ингэж хоёр талд нь одоо бид аничтэй үйлдвэртэй ингэж төлөв болохгүй. Энэ л гэрэл сууж ирчих юм байна. Өөрөө цэнхэрэнгийн гэрэл хийсэн юм. Энэ цагаан гэрэл өгстэй. Энэ зүйлтэй байна. Тэгэхээр үзэгчдээ одоо үүрий 4 цаг болж байна. Тэгэхээр савидрыг мөрөнд ингээ одоо коллектор эргүүл хийж явах үед 4331 гэсэн спринтер маркийн машин маань зугтсан байгаа. За тэгээд зугтаад одоо энэ нь аль хоолдор нь хаашаа сая зугтваа юм шиг байна. Мөрөнгийн нөгөө нэг коллектор тээврэгсэл шалгаа зогсож хагаад энэ одоо зогсуулагчийн тохиол зогс гэсэн тохиол зугтаагаад бүр аймгийн төв ороод аймгийн төвийн колонкийн зогсоол руу орж буцаад наашаа зугтаагаад одоо н үлзэтийн баруун урд талд ирээд энэ машинаа аваад хаяад явуулсан байна. Энэ одоо бензин тус энэ одоо өөрөө жолоочнууд сохтуу гэсэн юм уу? Яас одоо хажуугаар нуур шартал одоо кабинд бол ганцаараа явж байсан. Одоо энэ чи хайцсан одоо хааш явсан юм бэ? Тэгэхээр одоо энэ эзний олоход бол одоо үлзэт рүү очиж энэ хүний одоо гэр орондоо байна уу байхгүй юу? Тийнээс шалгаж асуулах бах тийм ээ. Тийм сая нэг баяугаар багжаар шалгасан энэ үлзэтэй хараад нэг Мустафа гэдэг нэг хүүхд 20 одоо нэг 94 оны залуу
94 5 оны залуу гэдэг юм байна. Сая ээж рүү нэрсэн. Ээж рүү сая гэртээ ирээгүй хөдөө айл. Өчигдөр одоо найзгаа аваад мөрөн рүү хөргөж өгнөд хоёр ямаатай хөргөж өгнө гарсан юм байна. Тэгээд өнөөдөр орон мөрөнгөөс гараад энэ одоо атом матонд явна гэж. Шалтгаан бол бас яг тодорхойгүй тий. Шалтгаан нь тодорхойгүй. Яагаад зугцсан юм? Одоо зогтуу юм уу? Эсвэл одоо хулгай малцал ачиж юм уу? Машин дээр бүгд цоочтой байна л да. Үзэх гэхдээ тий. Машин хаяад хаашаа явчихсан одоо мэддэхгүй. Нэвтрүүлэг маань үргэлжлээд 2 дахь өдрөө явж байна. Тэгээд Жаргалтан сумын сум дээр хүрэлцээрээ тийм. Тэгэхээр одоо энэ Жаргалтан сумын цагдаагийн одоо хэсэг маань хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм бол тэгээд тусдаа одоо замын байцаа гэж одоо байдаг. Энэ одоо энэ Жаргалтан сумын цагдаагийн тасаг сая энэ хэсэг байж чад сая энэ тасаг болсон. Одоо энд бол тасгийн дарга хэсгийн төлөөлөгч одоо замын зохицуулагч цагдаа жолооч нэг цагдаад одоо 5 хүний орон тоотой ажиллаж байгаа. Энэ замын зохицуулагчаар дэслэгч мөнгөнгөө залуу Нодлонгоос ууш тамирчдад ажиллаж байгаа. Нэг төв магистрал зам болох төр энэ одоо автын зохицуулагч байхгүй бас болохгүй. Бас энэ магистрал зам дээр усал аваар их гардаг. Тийм газар л да. Одоо урд мэдээлсэн тийм ээ. Шөнийн 4 цагийн үед одоо бид мөрөн сумаас гараад аймгийн зүг рүү явсан 4331 ЭУ гэсэн дугаартай спринтер машиныг араас нэлээ өөж дагаж явсаа. Тэгээд одоо тэр машиныхаа жолоочтой уулзаад байна. Тэгэхээр чиний өдөр нөчтөө урчин нь яагаад тэгээд цухтаах болов тийм ээ? Яг архитектор сэргэлсэн байсан юм уу? Одоо яг ямар шалтгаанаар одоо цагдаагийн одоо албаа хичээ тавьсан шаардлага биелүүлээгүй юм бэ? Архитектор сэргэлцсэн байсан. Тэгээд таадыг хараад майкасаа хөдөлгөөр чинь айгаад цухтаасан. Тэгээд чи бараг нэг 70 км газар цухтаасан шүү дээ тийм ээ? Нилээ мөрөнгөөс цухтаагаад аймгийн МТ-гээс эргээд инсаада хүртэл цухтаасан. Тэгээ инсаада хүртэл цухтаагаад машин бензин болоод цасан суугаад тэгээ цаашаа гэртээ очиж байж хаад тай дараад ирсэн. Тийм л юм. Ер нь тэгээд ингээд зүгтааж болохгүй тийм ээ. Тэгээд ингээд зогсон юм гэсэн бодол байгаагүй юм уу? Тэгээ яагаад сандраад балгамдаал цухтаацсан байна. Жолооны үлдэгтэй байгаа. Согтууруулах хундаа хэрэгэлсэн байсан. Баг хэрэгэлсэн байсан. Хэдэн жил арих болсон бэ? Нэг жил арих болсон. Хэдүүлээ. Олуулаад 4-5 авсан. За Жаргалтан сумын хэмжээнд бол төв магистрал зам яг дайр өнгөрдөг. Ачаал бол нэлээд ихтэй ажилтдаг байгаа. Бид нэр бол шөнө өдрийн цагт бол байнгын төв магистрал зам дээр хяналт тавьж ажиллаж байна. Сүүлийн үед бол зам дээр бас зөрчил бол багасах хандлагатай. Ер нь машины хөдөлгөөн ер нь бага өсөж байгаа байна. Энэ юу нь болохоор гарал үүсэл одоо хинтээ өмнөлгөр юм цэцэг өвчин гээд гарал үүслийн гэрчлэг болохгүй. Энэ юутай их багасч байгаа хандлагатай л байна. Сэнтлүүлэгч ирээрээ тэр бодож. Би 2016 оны 5 сараас хойш одоо жилээр ажиллаж байна. Урдан Цэлэнгийн цагдаагийн газар ажиллаж байгаад 2016 оны 5 сараас Жаргалтан сумын цагдаагийн засагт хэсэгч хамтран ажиллаж байна. Хөдгийн заммиласан талтай цогтой ханхрэрчүүд аллун хитэн ажирхид огсосоо хат суусан хэмэртэй талууд алун зэтгэг
Gider oktun yazılısa Arolek anlabata Dammin tagda Ulus anhar Avin kovut Orkun döksü dammin tagda Jaksun өрхөм нөхөдүүд энэ бүрийн тангаргаан өргөсөө асны сүлдтэй өнгийн авлаа нарны ичтэй Монгол цагдаа Айн хаанаас мал бахаа гэж. Торнот. Ямар юм бэ? Адон. Хатанбаатар мөн үү? Мөн. За та яагаад бүрэн бус тээврэгсэлтэй ингэ зам хөлөнд орсож байна? Таны тоормсуудыг огт ажиллаж байгаа юм алга. Энчээс гараад хий алдаад, ишг тоолн чинь хий алдаад явсаар утаа зогсож чадахгүй шүү. Машинаа зогсож чадахгүй 200 гаруй метр яваад зогсож шээ. Дугуухан байдгийг ярьж байгаа. Гэхдээ та юурдөө барихгүй хамгийн гол нь. Ийм бүрэн бус тээврэгсэлтэй зам хөлөнд орчих байх. За яа. Тоормс янз. Одоо нэг таныг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 32-ийн 2 зааснаар бүрэн бус тоормсны тээврэгслийн бүрэн бус одоо гэрэл тохио болон тоормсны механизм бүрэн бус тээврэгч жолоосон хөдөлмөрөөсний доод хэмжээний 25% тэмцэх хэмжээний төрөөр торох шийдвэр ногдуулна гэдэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заасан байдаг. Энэгээр та харах хэмжээ агуулсан цаа. Тэгээд дээр нь машинхаа юуг одоо хаагаараа хий алдаад байгаа энэ нэг янз аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд орсон шүү. Жаргалтаанаас зэгэр орох замд энэ том машин хэвдрэл гэмтэл гараа зогссон байна. Тэгэхээр одоо энэ одоо урд хойно аварын тэмдэг бас юм тавьсан байна л да. Энэ одоо яг юугээр стандарт одоо аварын тэмдгийн бэлгээ мөн үү? Энэ биш энэ одоо яг хууль дүрмэндээ бол энэ ослын зогсолтын тэмдэг тавих хэрэгтэй. Ослын зогсолтын тэмдэг 25-аас 30 м-ийн зайд машиныхаа урд хойд талд байрлуулах хэрэгтэй. Энэ тээврэгслийн жолооч бол одоо ингээд 20 м, 17-8 м урд талд нь бол тэр ингээд нэг чулуу болоод ингээд тавьсан. Энэ бол бас шаардлага. Одоо яг ийм юмнаас ч болж та шөнө оройн цагаар явж байгаа тээврийн эрсдэл одоо энэ тэмдгийг харахгүйгаас гэрэл одоо яаж ч ойлгож мэдээлэл өгсөн юм дэр мэдээлэл авахгүйгаас болж одоо урдаас нь тийм ээ машин гарч ирэх зөрөгтөө энэ хоёр ч одоо мөргөлдөх осол үл их гардаг л да. Саяхан гэгтэл тэр юунд энэ мөрөнгийн колонкинд бас яг юм нэг том тэр гэмдэр тавиад ослын зогсолтын тэмдэг аваад буруу байрлуулсан шууд нэг хүн бас амар ирсэн байгаа. Мөргөд жоохон буруу байрлуулсан байна. Одоо яг энэ тууш магистрал замд бол өнөөдрийн байдлаар бол бид гарснаас өнөөдөр ч одоо 50-60-аад машин шалгалаа. Энэний гол ихэнх зөрчил нь бол ер нь хурд хэтрүүлэх өвчөрчл бараг 70-80% байна. Тээврэгслийн хурдыг их хэтрүүлж явж байна. Голцоо ер нь 100-аас дээш 120 морьтой тээврэгслийг байна. Дээр нь энэ жаргалтаан сумын төв сая бас гудамж замд тээврэгслүүд зогсоод үздэг шалгалт хийхэд энэ сумын төвийн зөрчил бол хамгаалах бүслэггүй зөрчил. Дээр нь одоо холбогдох хүчиг баримтаа бидээ авчихгүй зөрчил бол ер нь элбэг байна. За энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41-ийн 1 зааснаар бол тээврэгслийн хурдыг одоо заасан хурднаас 50 хүртэл хуваар хэтрүүлсэн бол хөдөлмөр үйлсний доод хэмжээ нь 10% тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох. 50-аас дээш хуваар хэтрүүлсэн болно. Хөдөлмөр үйлсний доод хэмжээг 25% тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож жолоодох эрхийг 6 сараар хасах хэм шийтгэл ногдуулахаар хуулийн заалт байдаг. Жаргалтаанаас зэгэр орох зам дээр та хоёр портер марк машин болчихжээ тийм ээ. Энэ юу ямар шалтгаанаас энийх нь буруу болдог гэсэн. Энэ яг энэ цас их орцсон зам бас боогдсон ганц зам тийм байна. Яг урдаас явж байгаад энэ одоо энэ 67-30-ын энэ портер нь бол тэр тоорн гişсэн байгаа юм да. Энэ тоорн гişээд нэг 7-8 м чирээд зогссон байгаа. Тэнгүүд цаатлын тэр 2249 гэсэн автомашин тэр портер маркын автомашин машинаа зогсоож энэ уртлаас нэр мөргсөн юм байна. Энэ ягаад мөрсвөл энэ конс мос ажиллахгүй. Өөрөөр одоо жолоочгоо ярьж байгаагаар бол конс араагаас салах гэдэг ингээд консоо гэж араагаас салах гэдэг ноцсож жоод энэ торон дээр бишгэж чадахгүй эренгүүдэл мөргсөн юм байна. Энэ конс ажиллахгүй конс зарцаад шингэн гоочсон. Үндсэндээ бүрэн бус тээврэгсэл байна л да. Тэгээд
нэг мөргөлдөхөргүй газар. Тэгээд улаан цан одоо урдаас л мөргөлдсөн юм байна. Тал дээр. Энэ нь торомж гэсэн нөгөөх нь торомж гიშгээгүй. Чигээрээ сайн машинд нь үзлэг хийлээ. Машинд нь үзлэг ихтэл консмос нь ажиллахгүй одоо н араандаа орохгүй. Жолооч нь ярьж байгаагаар машин урдаас гадсан зогсоох гээд араагаас салгаад торомсоо шиг гээд араатайгаа носолж жоод л тэгээд очиод мөрчил тэгээд ярьж илээ л да сая. Улаанбаатараас энэ цэргийн анги руугаа явж байгаа ажил руугаа дэлгэр хаан лөө. нүүрс аваад Яг хоо замдаа манай офицерууд нүүрсгүй болчихлоо гэхээр яг хоо замдаа нэг нүүрс тавиад хоос явахаар гэл тэгэл нүүрс тавиад явж байна да. одоо яаж яваад одоо яг өөдөөс Одоо ууд нь бие биений харсан юм а би урдаас машин портер ирж гин гэд харсан байхгүй. Тэгээ баруун талаараа одоо энэ хунгар ихтэй энэ ирж байгаа машин ийшээ зам тавьж өгөх юм байх та гэд. Тэгээд аль аль нь хурдан асаал зөөлөө явж исэн. Юугууд орж ирэл юм болчихлоо. Одоо хүмүүс улаан цайм зам дээр ингээд тал дээр мөргөлчтэй гэхээр ямар сони юм гэж боддог байсан. Одоо ийм л юм болчихлоо. Тэгээ үнэн чанартай тооромж гисгсэн мөр зөрн байж байгаа. Тэгээд та бүхэн өөрсдөө тэгээд үзэж хараа тэгээд яаж шийддэг нэг хуучин байгууллага шийдэх юм байгаа үстэй. Таны машин даатгалын өдөр нь Би бол одоо жолоочийн хариуцлагын даатгал хийлгсэн. Тэгээ өөр даатгал, тээврийн хэрэгслийн даатгал хийлгээгүй л яваа л да. чиний үед хаанаас айл орж ирсэн? Хөдөөс жаргалтай сумруу юм биш. Аргал гэсэн юм уу те? Хүндрүүлэгчээ хөлдөөс очсон. Чи одоо бас өдөөс яг энд нь порт ирж байгааг бол харсан. Хараа тарин би чинээс хурдаа хасаад тээшээ гаргасан чинь консмон жоохон болдог. Дараатайгаа носолж байгаа юм болчихлоо л да. Хүн айтмал гайгүй. Гайгүй. Чи ганцаараа явсан. Тэг ганцаар. Энэ авах ганцаараа. Ганцаараа. Чиний автомашины даатгалууд нь яваад. Жолоочийн хэлэн даатгал. За зөвчтэй нэвтрүүлэг маань үргэлжлээд 2 дахь өдрөө одоо шөнийн 1 цаг өнгөрч байна. Тэгээд Цэнгэр мандал суман дээр үргэлжлээд ажиллаж байна. Тэгээд одоо Цэнгэр мандал суман дээр одоо хяналт шалгалт хийж байна. Тэгээд ер нь бол энэ төв магистрал зам дээр бол голдуу гарч байгаа зөрчлүүд бол одоо хуур төвтрүүлэх, за хамгаалтын төсөө одоо зүгээгүй. За тэгээд нөгөө гэрэл шилжүүлэх зэрэг зөрчлүүд өр нэлээх гарч байгаа шиг байна. Цагдаагийн газрын даргын 2017 оны 1 сарын 9-ны өдөр номер 1 тоот алган даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар замын цагдаагийн тасгаас замд гэсэн хэсэгсэн арга хэмжээг 2017 оны 1 сарын 26-ны өдрөөс 1 сарын 29-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд энэ Жаргалт хаан, Дэлгэр хаан, Мөрөн Цэнгэр мандал сумдын хэсгийн төлөөлөгч нь замын зохицуулагч нартай хамтран зохион явуулж байгаа. За замын хөдөлгөөнд оролцож жолооч нарын одоо сахилах хариуцлагыг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, жолоочийн дүрмийн шаардлагыг биелүүлэх, гэмт хэрэг одоо зам тээврийн осол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион явуулж байгаа. Энэ хүний гаргасан зөрчлүүд нь эрхээ асуусан хүнд одоо жолоо үйл шилжүүлсэн байна. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26-гийн 2 цааснаар бол автомашин жолоодох эрэхгүй буюу тийм уг эрхээ асуусан этгээд тээврийн жолоог шилжүүлсэн болно. Хөдөлмөрөөсний доод хэмжээтэй тэмцэх хэмжээ төгрөгөөр торох шийдэл оногдуулна гэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 26-гийн 2 цаасан арга хэмжээ байдаг юм аа. За таныг хуулийн заалтаар арга хэмжээ авнаа. Альсан уу? Би яасан л дөрчтэй урчин ийшээ маранч яасан байхгүй. Тэгээд нааш иржсэн чинь нэг машин эдсэн таарад. Тэгээд жоохон үргэлээд харна. Орхой хэрэг ширэглэж явуулсан. Бол нөр жадууч юм болохоор тэгээд ширэглэж явуулсан. Тэгээд арай машинд нь явуулсан байхгүй. Хаанаас айл үрж байгаа юм? Хотоос хэнти орж.
машин маань одоо ямар ч юм дуу тохионы зөрчилж байна. Тэ 94-өөс УБ-Д гэдэг боцын дугаартаа Toyota Land Cruiser 200 маркын гэрлийн жолооч маань тусгай дууд гэрлэн дэх ашиглаж журам зөрчилсөн байна. Энэ болохоор хөх удаан гэрэлтэй энэ тусгай гэрлийг бол цагдаагийн байгууллага болон төрийн тусгай албаны ашиглах хэрэг. Одоо замын хөдөлгөөний аюулгүй хууль дээр заасан байдаг. Тэгэхээр энэ зуршил гаргасан жолоочдоор бол замын хөдөлгөөний аюулгүй хууль 32-ийн 3-аар цагааны арга хэмжээ. Тэгээ мөн энэ уг гэрлийг хурааж авах хүртэл арга хэмжээ авав. Юу ачаа? Энэ хаанаас бодоо? Цагаан бодоо. Цагаан бодоо. Тий, тарамтас. Хэдэн тоон цагаан бодоо? Нэг 8 тоон гарна. 9 тоон хол. Хот руу явж юм уу? Тий, хот руу. Зам гатаргаад өв шүү. Болгоомжтой ураа. Ан сайн жаргал таашаад орж ирэх. Одоо засварч байна гэдэг болгоомжтой. Яг нэг тий. Аюулгүй захиж ураа. Ингээд одоо зогсчихлээ нармуудад. Тэнтаа 52 УПС усын дугаар авч баруун гурлуугаар шаа зогсчоорой. 4562 УПС дугаар авч баруун гурлуугаар шаа зогсчоо. Баруун гурлуугаар шаа зогсчоо. Зогсчоо. Зогсоорой. 4562 зогсчоо. Та яг доктор гүнэн бид самаа бид зогсож байгаа юм бэ? Одоо энэ хуулийн заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байна. Таны бичиг баримт байна уу? Зохицуулагчийн тохиол зөрчиж дээр нь та бас зогсохгүй зугтлаа. Та буугаад ирсэн. Буугаад ир. Бичиг баримт байна уу таны? Та ишээ зогсож та юу яа? Та тэр цаад өрүүлгээ цаана очиж сууч. Цаадтай очиж сууч. Би таны машиныг барьж байгаа. Цаана цаа хоёр цаана сууч. За энэ жолооч нь согторол гунданы зүйл хэрэгсэн үедээ тээврэгс жолооцсон зөрчил гарсан байна. Сая энэ зочдуулагчийн тохиол зөрчөөд цухтаагаас араас нь гүйж ирж барьж байгаа. Одоо энэ тасаг руу очиж дариг руу очиж шалгаж үч. Согторлын зэрэг тогтоогоод зогч журмын хандаг арга хэмжээ байгаа юм да. За. За тасралтгүй 5 секунд үлэн заяа. Амсгагаа гүнзгий авж байгаа тасралтгүй 5 секунд. Заос. Зя. Зя хүлэнэ. Хай харсан үстэй яаж ийсэн. За. Дөө. Хангалтгүй үлээж байна. 5 секунд та түрүүлж байгаа. За. Дөө. За. За 071 гарсан гэж. Заас. За 039. Хүнээс хагц цагви хатан зүрх төхөрний цагдаа сая төвшин түнийхээ сэтгэл жаргал бэлгэлсэн
тэрийн цагдаа бидний зүрхээр цохно бидний сэтгэл энхийг хүсээ бидний домашар уйгдо бидний атхамар шүнжигдэнэ Аваар хэлээд ямар нэг шалтгааны боловсон. Ямар байдалтай аваар ич. Харагдах ч юм байхгүй. Битүү шуурал. Тэгээ нэг дайруулж орж ирэл. Эдний юм харагдахгүй тэгэл. Хатглаа. Өнөөр хөвчлөө орж ирсэн тийм ээ. Энэ хонгорч маш орохгүй юм чи. Тэгэл энэ талаас авчихгүй тэгэл. Энэ зам голоо зогсчихсан машин. Орж ирэл. Энэ машин бол харсан харагдахгүй орчих. Замын цагтаа засагтай хамтран үлдэж байгаа сурвалжлага маань 3 дахь хоног дээр үргэлжлээ явж байна. Тэгээд өнөөдрөөр одоо ингээд сурвалжлага маань нэвтрүүлэг маань ер нь одоо ингээд дуусах тийшээ хандж байна. Тэгээд нийтдээ ер нь мөрөн жаргалтгаан цэнхэр мандал сумдуудад энэ магистрал зам дээр 3 хоногийн хугацаанд ажиллахад нийт одоо 135 машин шалгаж за тэрнээс 6 тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон жолооч захиргааны арга хэмжээ авлаа. За мөн 80 зөрчил. За тэр за мөн өчигдрийн үед одоо 28-ны өдөр Сэгрийн наадлын магистрал зам дээр бол зас их хэмжээгээр шуурч зам боогдсон байгаа. Тэрэн дээр одоо Брус 30 маркийн машин одоо хэдийгээс багнуур орох жугаа Брус маркийн машин бол одоо тэр боогдсон засыг одоо урттай одоо гарснаас болж цаана зогсож аваараасаа зогсож байсан зогсолт хийсэн байсан санаатай машин маркийн машиныг мөргөж одоо ийм аваар гарсан байгаа тийм ээ. Одоо өдөрч та бүхэн одоо зургийг харж байна. Тэгээд энэ мэтчлэн одоо ер нь магистрал зам дээр одоо сасах орсон шуурга их болж байгаа үед бол зорчигчд болон за жолооч нар бол бас нэлээ хариуцлагатай хандаж болгоомжтой явахгүй бол бас нэлээ альтргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна. Жолооч одоо яг ямар үйл явдал болоод одоо замын хажуур орсон. Юу ягаал урдуур машин нохоо явах шиг болоод тэгэл хойтлын хаалга жоохон сэргээд байгаа юм болоо гэж бодоод хойтлын хаалга татах гэл яасан ч энэ урдлын нөгөө нэг зам сааруулагч гэрэлтүүлэгч тэглэн хотон тэгээ хажуу тишээ дараалж орсон. Дотроо хэдэл явжсэн. Ганцаараа. Одоо биеийн байдал юм. Гайгүй байна. Одоо энэ жолооч нартай анхааруулж хэлэх зүйл үү? Яг анхаарал болгоомжтой яваарай л гэж хэлээ да. Хагц цагви хатан зүрх төхөрний цагдаа сая төвшөнтнийг сэтгэл жаргал бэлгэлсэн рин цагдаа бидний зүрхээр цохно бидний сэтгэл энхийг хүсээ бидний домашар уйгдо бидний атхамар Ашид мөнхийн үсэн цагаа автор нэрийн хуудсан цагдаа амбайтра үнэнгээр сагсан ариун үлсийн эзэн цагдаа
бидний зүрх хараар цохно бидний сэтгэл энхийг хүсээ бидний дуу маршаар уягдаа бидний адхам аршин чигтэр